Сайн байна уу? Баатар Дурж байна. Би болохоор арт директор, тэгээд custom design стилист мэргэжилтэй. Тэгээ одоо өөрхөн компаниг ажиллаж байгаа. За өнөөдөр бид нэр 2024 онд цэн Шон киноны хувцас буюу custom design-ы тухай deep dive хийх гэж байна. Энэ кинон дээр болохоор тухайн цаг үед байсан Европоос Бондо анхудаага очиж байгаа Португал болон англи хүмүүсийн үйл явдал аж байдлын тухай гардаг кино байна. Киноны custom designer нь болохоор Чарльз Русия гэдэг хүн ажилласан бөгөөд энэ киноны скриптийг авчаад шууд Японы Кёотогийн их сургуулийн research буюу судлаачтай, түүхэн судлаачтай холбогдоод киноныхаа ажилдаа орсон юм байлээ. Чарльз маань ерөнхийдөө энэ киноны эхний сизон зориулж 2300 ширхэг хувцас хийсэн бөгөөд хийгдсэн газар маань болохоор Канадын Ванкувер хот. Тэгээд ардаа болохоор 80-аас 120 хүний багтаа ажилласан байгаа. Тэгээд хийж явах үйл явцдаа 7 хоногийн 7 өдөр дор хаяж 20 цаг ажилладаг байсан гэсэн фактыг одоо өөр ярьж байсан. Чарльз хувцас хийж эхлэх хамгийн ихний шат нь болохоор судалгаа байсан байгаа. Судалгаагаа Японы Кёотогийн их сургуулийн түүхэн судлаач нартай хамтарч хийсэн бөгөөд тухайн цаг үеийн уран зураг, тэгээ түүхэн музей олдруудаас ерөөхдөө маш нарийн судалгаа хийж энэ киноны маань эхний үе шат явсан. Зөвхөн Япон биш, ерөөхдөө Европын хүмүүсийн тухай бас гарч байгаа болохоор тухайн цаг үеийн олдруудаас ч гэсэн маш нарийн судалгаа хийсэн байгаа. Ялангуяа Португал болон Английн бүтээлүүд албануудаас судалгаа хийсэн. За Чарльзын хувьд болохоор бүх давуу торог зэргүүдээ Японоос авсан байгаа. Ягаад тэгэхээр маш юм чамин ховор бөгөөд Америк болон Канадаас олж чадахгүй материалуудыг Японоос баждаа сэтгүүлсэн гэсэн авсан байгаа. Энэ давнуудаа болохоор шууд аваад ашигласан гэсэн үг биш. Дээрээс нь гар будганд оруулах, дээрээс нь чимэглэлүүд хийх, мөн торгон бар хийх зэрэг юм киноныхаа үндсэн дүр төрхтэй харуулж бүгдийн тоошнэр ерөнхийдөө ол материалуудаа дизайн хийсэн. Энэ киноны утсан дээр гаргасан хамгийн чухал зүйл нь болохоор өнгөний эсрэг тесрэг байдлууд. Энэ тухайн цаг үеийн Японы одоо кинон дээр Паранагогийн маань Овог аймгийг дулаан буюу бооронгоор, улаан, зис гэдэг ийм дулаан өнгөдөр илэрхийлсэн бол Ишидогийн тал нь болохоор илүү хүүтэн, саарл, цэнхэр зэрэг өнгөдөр гаргасан тухайн хоёр манай Овог аймгуудын эсэргүүцэлт тэр төрийн байдалтай хоорондын дайсан нөлөөг ерөөдөө харуулж өгсөн байна. Паранагогийн Овог аймаг ерөөдөө хувцсны өнгөний палет болохоор сая эсэнчлэн бор, тийм дулаан, зис, алтлаг гэх өмнүүд гаргаж байгаа нь өөртөө ихтэй дулаахан тэгээд ийм баян гэдэг одоо тэр дүр төрхийг ерөөдөө гаргаж өгч байгаа. Ишидогийн тал нь болохоор илүү хүүтэн, саарл, цэнхэр зэрэг өнгөдөр гаргасан ерөөдөө бол ийм тухгүй баг зэрэг ийм зохиомл эсрэг дүрийн ерөөдөө бол мэдрэмжийг үзэгчд өгж байгаа. Энийн дараа бас нэг онцлог зүйл болохоор ерөнхийдөө эмэгтэйчүүдийн хувцас. Эмэгтэйчүүдийн хувцас яхаа Овог аймагаас шалтгаалаад өнгө нь шидэгдэх бол гол зүйл нь юу гэхээр хувцсны давхарга гэсэн үг. Тухайн эмэгтэйгийн нөгөө нэг нийгмийн байр суурь тэгээд хин гэдгээс шалтгаалаад хувцсны давхарга маань илүү нэмэгдээ явдаг гэсэн үг. За одоо дөрвүүдийнхаа задрагааг авъя. Yoshi Toranaga-гийн ерөнхийдөө хувцас маань илүү юм бор, дулаахан өнгөтэй, дээрээс нь Японы одоо юм олон төрлийн хэтэ торгонуудыг ашигласан энэ хүн маань өөрийнх нь зэрэг дэндаа баян, эрх мэдэлтэй гэдэг ерөнхийдөө дүр төрхийг тодорхойлж гаргаж өгдөг байгаа. Киноны хувцсны зураачийн маань ерөнхийдөө хамгийн анхаарсан зүйл нь хувцсны өнгө, дээрээс нь хувцсны материал буюу texture. Энэ нь яг юун дээр илэрх вэ гэхээр тухайн хүний статустэй нийгэмд эзлэх байр суурь, дээрээс нь эд хөрөнгө, эрх мэдэл зэрэг нь юугаар илэрхийлдэг вэ гэхээр хувцсны материалын сонголтоор гэсэн. Илүү юм торгон, олон давхарлсан байх тусмаа тухайн хүн илүү баян эрх мэдэлтэй хүн гэдгийг илэрхийлэх бол илүү юм энгийн, цулгаан өнгөтэй, цөөхөн давхаргатай байх тусмаа тухайн хүн ерөөдөө энгийн иргэн гэдэг нь ихтэй бол ойлгомжтой харагддаг. Яагаад ингэж хувцсны маань давхарга их тусам баян гэдэг эрх мэдэлтэй хүн байгаа гэхээр Японы энэ хувцснууд маань ганцаараа өмсөх боломжгүй хүмүүсийн тусламж авдаг бөгөөд ингэж хувцсны тоо нэмэгдэх тусам тэр материалын сонголт дээрээс нь тэр хувцсыг өмсөх үйл ажиллагаанд нь олон хүн хэрэгтэй гэхээр тухайн хүний ерөөдөө нийгмийн байр суурийг нь илэрхийлж өгдөг байгаа. Ерөөдөө тухайн дүрээс шалтгаалаад нийгмийн байр суурь нь илүү өндөр байх тусмаа илүү тод өнгийн дээрс нь автлаг чимэглэлүүд, хэнүүд орсон болж өгдөг байгаа. Түүнхүү хувьд болохоор ерөөдөө энэ Японы дайчдын маань хувцас аягүй хүнд байсан бол киноны зураач, хувцсны зураач маань юу хийсэн бэ гэхээр хувцснуудыг илүү хөнгөн болгож өгсөн байгаа. Яагаад тэгэхээр жүжигчдийн нөгөө нэг биеийн хөдөлгөөн цаадлахгүй гэдэг учраас. Японы түүхэн хувцсны хувьд самурайнад ч юм уу дайчдын хувцас илүү хар бара өнгөтэй байдаг гэсэн бол кинон дээр гол дүрүүдийг эсвэл тухайн үйл явдлыг илүү ойлгомжтой үзэгчд байлгахын тулд
өнгөөр кодолсон байгаа. Тэрний хвчлийн тод өнгөнүүдийг ашигласан байгаа. Одоо жишээлбэл Yoshiгийн хувцсыг харах юм бол илүү алтдаг, тэгээд ийм хүрэн өнгөнүүд оруулсан үзэгчдэд илүү ийм анхаарлын илүү татхад ерөнхийдөө болж ажиллагдсан. Цэг зураачийн ерөнхийдөө өгсөн ярилцлагыг үзэж авах Mariko-гийн хувцс айгуу юм дад символик утгатай байсан гэдэг нь ерөнхийдөө ойлгогдсон. Ягаад гэхээр киноны эхний үед болохоор илүү энгийн тэгээд хээхвар ч юм уу те Японы тийм хээ хавар ороогүй өнгөний хувьд ч гэсэн дан цайвар нэг төрлийн өнгөтэй байсан бол киноны ангиуд явах тусам илүү өөртөө ихтэй өөрийн гэсэн дуу хоолойгоо олж аваад тэгээд тэр нь хувцсан дээр яаж илэрхийлэгдсэн бэ гэхээр хувцсны өнгө илүү тодроод дээрээс нь хээ хаварнууд илүү нэмэгдэж орж ирсэн далд утгатай байсан байна. За дараачийн онцлог дүрийн маань болохоор Ишидагийн дүр байгаа. Энэ дүрийн маань ерөөхдөө мөн чанар нь юу юм бэ гэх юм бол дээд зэндааны самурай тэгээд Таранагагийн маань гол өрсөлдөгч байгаа. Цэний өнгөний хувьд гэх юм бол саарл цэнхэр гэсэн ийм бүт өнгөтэй байдаг ба энэ үзэгчдэд ерөөхдөө шууд баг зэрэг эсрэг талын дүрийн ерөөхдөө мэдрэмжийг өгдөг. Одоо ингээ харах юм бол хувцсыг баг зэрэг задлах юм бол хаками буюу одоо энэ дайч самурайны өмсдөг хувцсны одоо плейт буюу энэ нуглааны фоноос шалтгаалаад тухайн үеийн зэрэг зандааг ерөөхдөө харж боддог. Дараачийн онцлог дүр маань болохоор John Blackthorn. Энэ хүн маань юу вэ гэхээр Японд анх ирсэн Английн далайчин байгаа. Хувцсны үед онцлог зүйл юу вэ гэхээр одоо шууд анзаарагдана. Материалын хувьд яагаад тэгэхээр Японы хувцснууд нь илүү торгон олон төрлийн ийм layerтэй давхартай бол Англи далайчдын хувцсны хувьд шууд ийм хүндтэй илүү ийм хүнд арьсан оруулахтай арьсан жакетнууд, арьсан уталнууд, дээрээс нь ийм тааран материалтай гэдэг нь одоо тухайн цаг үеийн маань хоёр эсрэг засаг улсын хүмүүсийн шууд соёлын ондоо тийм ялгаатай байдлыг шууд харуулдаг. Тэгээд энэ дүр маань ерөөхдөө Японд дуудах тусмаа гадны буюу одоо энэ өөрийнх нь хувцас илүү юм Японжиж ирээд Япон үндэсний хувцснуудыг өмсдөг ч гэсэн тэрний илүү Европ элементүүдэд бас агуулсан хэвээр байдаг аюул сонирхолтой байдаг. Энэ панелаар очоод дараачийн гадны хүмүүсийн хамгийн том төлөөлөл бол яг Португалчууд байгаа. Ягаад тэгэхээр энэ Португалчууд маань болохоор шашныг авчирсан католик шашныг мэдээж номлогчийн маань хувцас бас илүү юм энгийн ч гэсэн яг материалын цаа анзаарах юм бол илүү чинэлэг болцсон өсвөр хүчтэй гэдэг нь шууд мэдгэдгээр байгаа. За энэ дараа юу байгаа гэхээр Япон болон Европ хүмүүсийн хувцсны ялгаа. Европ хүмүүсийн хувцсны гол шин чанар юу вэ гэхээр илүү бие барьсан хүнд материалтай. Тэгээ биеийн хэлбэр харагддаг бол Япон хүмүүсийн хувцс илүү юм торгон зөөлөн материалтай мөн олон давхарлсан байдаг. Тэгээ илүү юм ёс жаягтай. За ингэснээрээ соёл болон шашны эсрэг засаг байдлыг нь харуулдаг ба шогун цуврал дээр гол үйл явдалтай нь маш уялдаа холбоотой байдаг. За Япон хувцсны хийцлээ хувьд болохоор Японоос тусгаалan авчирсан торго, даавуу материалуудыг ашиглаж хийсэн бөгөөд энийг араас нь ирэхэд гар аргаар будганд оруулаад дээрээс нь хэвлэлүүд хийж өгсөн. Харин Европ хувцснууд нь болохоор илүү арьсан хүнд материалуудаар хийгдсэн бөгөөд дээрээс нь гар нэхмэлүүд буюу одоо ийм өрний аргаар бас хийгдсэн хувцснууд байгаа. Дараагийн нэг сонирхолтой судалж аваад олсон факт нь болохоор Япон хувцснууд маань маш хүнчтэй байсан юм байлаа. Дайн талааны үеэр өмсдөг байсан хуйг дуулган маань 20-30 кг байсан бол дээд зэндааны эмэгтэйчүүдийн өмсдөг байсан хувцс маань ихэд 10 гаруй кг хүрчихсэн тохиолдол байдаг байсан. Киноны маань хувьд эхний зураг авалт нь өвлийн улиралд явагдсан байгаа. Тэгээд судалж байхад жүжигчд маань өвлийн зузаан хүртэг гадуура жакет өмсөөгүй байсан ч гэсэн зөвхөн дүрийнхээ хувцсыг өмсөд маш дулаахан байсан гэдэг мэдээлэл. Яагаад тэгэхээр энэ маань маш олон давхартай юм хүнчинтэй учраас дулаахан байлгасан байлээ. За дараагийн маань чухал зүйл болохоор самурай болон дайчдын дайн талааны үед өмсдөг байсан дуулаг буюу кабуто. Энэ нэгт мэдээж гэмтгээс хамгаална, хоёр талаар ёслол мөн зэрэг зэндаа нийгмийн байр суурийг нэрхийдээ илэрхийлдэг байсан. За тэгээд би энэ бүх судалгаа хийж явах хугацаанд костюм дизайнерын маань ажилласан арга барилыг маш сонирхож нэлээд нарийн судалсан байгаа. Ерөнхийдөө бол ийм бүтэн ийм том бүрэн хэмжээний киноны mood board гаргах, судалгаа хийх гэдэг нь өөрөө амар юм цаг авах ажил та. Ягаад гэхээр ялангуяа одоо энэ түүхэн хүмүүс нь бас байсан. Тэгээ бодит цаг үеийн тухай гарч байгаа учраас судалгаа шинжилгээ бол маш чухал. Тэгээд би яг костюм дизайнерын гэсэн ярилцлагуудыг үзэж байхад киногоо хийж эхлэхээс өмнө 136 шиг ийм mood board гэдэг юм гарсан байгаа байхгүй юу? Mood board
Түүхэн киноноор гарах бол маш хэцүү. Яагаад тэгэхээр тухайн цаг үеийн судалгаа бол маш чухал байхгүй. Түүнээс гоё харагдсан болгон юм ингээд нэмээд ээж болохгүй. Тэрийгээ 36 хүртэл ингээд багасгасан гэж байгаа. Тэгэхээр тэр нь бол маш том ажил байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь бол доор ажил ганцаараа биш багаараа бараг 6-7 сарын авах том ажил байхгүй юу? Цаг авах. Тэгэхээр энэ нь бол айгүй том ажил гэсэн. Mood board-ны хувьд л. За Шогун киноны ховцос, эд хэрэглэл, гоёл чимэглэл, тэр байтугай нүүр будагтай үс энэ бүгд өөрөө ингэсэн далд тутахтай ардталтаа зохиолтойгоо холбогдсон юм нарийн холбоонуудтай байдаг. Тэгээ энэ болохоор өөрөө маш юм бүтээлч ажил гэдгийг нь өөрөө илэрхийлж байгаа. Ийм хэмжээний судалгаа болон ийм төлөвлөгөө гаргана гэдэг нь өөрөө маш том ажил. Дад тутгнууд гэдэг дээр болохоор жишээлбэл европчуудтай англичууд анх ирэхэд далайн нэрмжтийн ховц жишээлбэл японочдод те гадны ертөнц буюу ингээд тэдний эзэж харж байгаагүй ховц байгаа штэ. Тэрийг ингээд символик утгацсан маягаар зөөрөө амар гоё байгаа байхгүй. Барнагагийн одоо жишээлбэл Авг аймгийн өнгөний утгнууд гэх юм бол өөрөө тэ бор, улаан, оранж энэ өнгөнүүд маань ямар утгатай вэ гэхээр нөлөөм эрх мэдэл, чансаг байдал тэгээд нийгмийн байр суурийг илэрхийлж өгдөг бол Шидагийн Авг аймгийн утаснуудын хар бараан, хүтэн, цэнхэр өнгийн утаснуудтайгаа энэнийх маань утга нь болохоор өөрөө эр зоригтой, тууштай, ирэмгий байдал гэх зэргийг ингээд илэрхийлдэг. Custom designer буюу хувцсны зураачийн маань туслагууд одоо хамгийн ойрын туслагууд нь өөрсдөө бас японочууд байсан юм байлаа. Тэгээ хувцс одоо урлагдах үйл ажиллагаа нь болохоор Канадын Ванкувер хийгдсэн. Тэгээд тэнд байдаг бас юм японочдыг одоо хувцс хийх үйл ажиллагаанд бас авч ажилласан юм байлээ. Яг хуу хувцсны зураачд маань бас нөө бэлэн юм ашиглаж болохгүй хайсан юм байлээ л дээ. Японы үеийн одоо яг 16 дугаар үеийн зууны хувцснуудыг тэгээ ашигласан чинь нэг бол хэтэрхий хуучирсан ч юм уу. Эсвэл киноны одоо нөө нийт өнгө тэгээ нийт юм одоо mood гэж байгаа байхгүй юу? Дүр төрх тэрнтэй тохирохгүй байсан болохоор бүх хувцсыг эхнээс нь хийсэн гэдэг нь өөрөө айгүй факт болж байгаа гэсэн. Яг хоо баг зэрэг юм энгийн иргэдийн ч юм уу масын хувцснуудыг бол яг Японоос төрөсөлсөн юм байлээ. Түүнээс биш ерөнхийдөө бол Европ бол яг хувцснууд бүгд хийгдсэн гэсэн. 2300 хувцс. Тэгэхээр энэ бол аимшигтай ажил. Одоо жишээлбэл энэ олон хүнтэй масын эсрэг дээр хамгийн дээр нь 500 ширхэг хүн хувцсан гэж байгаа байхгүй юу? Тэгээд нэг юм Япон хувц өмсүүлэхэд 2 хүн онгоцсон юм байлээ. Одоо нэг хүнд хувц өмсүүлэхэд. Тэгээд тэр хувц өмсүүлж байгаа тэр туслагуудтай ерөөсөө юм суралцах цаг хугацаа өгөөгүй гэж хувцсны зураач маань ярьж байсан. Тэр хүмүүст ингээд ямар ч цаг хугацаа байхгүй болохоор өөрөө ирэхгүй сурсан гэдэг. Хятадд бас одоо ийм пропнууд буюу энэ жижиг хэрэгслүүд хийгдсэн. Яг үндсэн хувцснуудын хувьд бол яг Ванкувертай хийгдсэн байна. Set design буюу киноны энэ орчин дээр бол бас те одоо энэ цэцэг ч юм уу, энэ ширээ ч юм уу prop болж болох бол хувцсны хувь дээр одоо ингээд одоо сэвүүр ч гэдэг юм уу те одоо малгайны аксессуарны хэсэг бас prop гэж явж байна. За миний та бүхэндээ хуваалцсан detail чимэглэлээр ажлуудаас илүү их зүйл зөндөө байгаа. Тэгэхээр би та бүхний бүтнээр нь үзээрэй гэж зөвлөж байна. Киногоо Sky Media-гийн Hollywood болон бүх кино багцаас хүлээн авч үзээрэй. Баярлалаа.